Бурхны альдсан ариун ном. Дөөхэн урт удаан хугацааны явцад ариун номын жинхэнэ үнэн дүр төрх, түүнийг ойлгох жинхэнэ бодит ойлголт алга болдог бөгөөд түүний нэр дээр зөвхөн утгагүй хоосон яриа, төсөөлөл, таамаглал буй болдог. Гэтэл үнэн хэрэгтэй хамгийн гол нь түүний үнэн учрыг ойлгож, үр шимийг нь өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг бөгөөд энэхүү ариун номыг ёсоор нь дагаж чадвал асар их ач холбогдолтой байдаг билээ. Харин хоосон сүсэг бичрэл мөн хурлын ашиг тус огтхонжгүй. Гагцгүй ариун номын үр шимийг хүртэх, түүнийг амьдралд хэрэгжүүлэх нь л дээдийн жаргал юм а. Ариун номын үр шим гэдэг маань сэтгэлийн ариусал, ариун явдал, буйны үйл билээ. Ямагт сайныг сэтгэж, сайныг үлдэх хэрэгтэй. Үүний тулд гол нь сэтгэл хариуцах нь энэ чухал бөгөөд альва мөн үл үлдэхэ зогсоохгүй юм бол ирээдүй маань балар харанхуугаар дүүрэн байна гэсэн үг. Би болон хэлний альва мөн үл бүхэн сэтгэлээс л үүдэлтэй байдаг. Хэрэв хүн сэтгэл сайхантай, бузартаагүй бол ямар нэгэн хүчээр хийлэл, хулгай дэрэм хийж, буруу хөрцөл үйлдэж, худал ярьж, арх тамхи хэрэглэнэ гэж огт байдаггүй. Муу сэтгэлээр үйлдсэн бие хэлний нүгэлдүүлээс сэтгэлийн хэр бурдаг улам нэмэгдэнэ үү гэхээс багаснаа гэж үгүй юм. Сэтгэлийн хэр буртгал бидний зовлонд унгадаг бөгөөд зөвхөн ариун номын ачаар л бид амар амгалан оршиж чадах билээ. Номын үр шим гэдэг нь ямар нэгэн бодит, хоосон төсөөллөөс ангид зүйл сэтгэлээ төвлөрүүлэх самади буюу амгалан оршихуй болоо. Амгалан тайван бус сэтгэл ямагт хэр буртгаар дүүрэн байдаг. Мөрөөдөл, тэмүүлэл, хүсэл тачаал, атаажтоо, хорсол занал энэ бүхэн төвлөрсөн сэтгэл хэр буртгаар дүүрч биднийг ямагт зовлонд унгаж байдаг. Иймэрхүү хэр буртгаар дүүрэн сэтгэл биднийг жаргалд хүргэхгүй нь мэдээж. Ариун номын үр шим нь бэлгүй юм. Түүний ачаар бид үнэнийг ухаарах ухааралтай болдог. Амьдрал тохиох янз бүрийн саад бэрхшээл, дотоод сэтгэлийн тогтолцоог бодитоор мэдрэн хүлээн авч, түүнээс зайлсхийн төгшөөж, зовхын оронд зөвхөн энэ бүхэн нь мөнх ус гэдгийг ойлгон ямагт амгалан орших нь бэлгүүн болоо. Хүсэх, дургуйцэх, мунхрах гэх мэт сэтгэлийн хэр буртгаас бэлгүүн л биднийг аварна. Хэрвээ сэтгэл хэр буртагтай байвал бид зовхоос биш, жаргана гэдэг нь огт боломжгүй юм. Ариун явдал, амгалан оршихуй, үнэнийг ухаарах бэлгүүний халхан бүрэн ариун номын дадлын үр шимийг хүртэж, үнэн дэд амгаланд хүрэхийн тулд байдаг. Бидний явдал ариусаж, сэтгэл амгалан оршиж, бэлгүүн хөгжөхөд тусдаг хүн болохгүй үйл, хоосон номлолууд нь хэдий ариун ном хэмээн хэрэгж сайрхавч, үнэндээ үнэн ном, үнэн үр шимээс холдуулах алхан байдаг юм. Иймэрхүү бүхий л утга учиргүй зан үйл, гоёмсог гоёл чимэглэл, сайн төрөл авах юмсан гэх мөрөөдөл, хөрөнгө мөнгө хураах гэх мэт нь бүгд л өөрийн болон бусдын хувьд зовлон байдаг юм а. Иймээс зөвхөн ариун номын замаар замнаж, өөрийнхөө амар амгалангийн эзэн болж, төвгээрчүүл барам, бусдыг амар амгалангаа олоход нь үлгэр жишээ болох хэрэгтэй. Бурхны альдсан ариун номын аж тусыг хүртэхийн тулд ариун номыг амьдралд хэрэгжүүлэх л хэрэгтэй. Ариун номыг амьдралд хэрэгжүүлэх нь л үнэн жаргал байдаг юм. Номын тухай цэцбэл алдах нь ашигтай боловч зарим үед ашиггүй, зарим үед бүр сөрөг үр дагаврыг ч буй болгож болзошгүй. Номын тухай, ариун номын тухай зөвхөн бодож сэтгэх нь зарим үед ашигтай, зарим үед ашиггүй, зарим үед хор хөнөөлж учруулж магадгүй. Харин ариун номыг бодитоор амьдралд хэрэгжүүлвэл ямар ч үед ач тустай байх болно. Ариун номын тухай ярьж, дүгнэж цэгнэх нь түүнийг ойлгоход нэлээд тустай байдаг бөгөөд ийхүү үнэн зөвийг ойлгосны үндсэн дээр л амьдралд хэрэгжүүлвэл бидний амар амгалангийн их усур болж чадна. Харин түүний зөвхөн ярих төдийгөөр хязгаарлавал
ач тусыг хүртэх нөхцөл боломж огт байхгүй юм. Бусдаас сонсож, асууж, мэтгэлцэж болсон ариун номын тухай өчүүхэн мэдлэгээ хэт үнэлэн бардамнан сайрхах зүйл болгон хувиргавал ашиг тусыг нь хүртэх биш. Харин өөрөө өөртөө гай барцад буй болгох аюултай. Ариун номын тухай хоосон бодолж гисэн нэгэн адил билээ. Хэрв бид сонсож, бодож олсон мэдлэгээ зөвөр ашиглан амьдралд хэрэгжүүлэх нөхцөл болцоог буй болгож чадвал тэр үед л тэрхүү мэдлэг нь бидний амар амгаланд тустай зүйл болж хувирдаг. Номын үршимийг амьдрал хэрэгжүүлэхэд л гол утга оршдог бөгөөд түүний талаарх хоосон яриа, бодол төсөөлөл зэрэг нь гол зүйл биш юм. Гэхдээ зөвөр ашиглавал амар амгаланд хүрэхэд тус төхөн үзүүлэх ач тустай гэдгийг үгүйсгэж болохгүй юм. Тиймээс бүгдээрээ ариун номыг амьдралд хэрэгжүүлж, ариун явдалд амгалан оршигч агуу бэлгүүний эзэн болох хэрэгтэй. Энэ бол үнэн жаргал билээ. Бурхны айлдсан ариун номын хөнгөн хэсгийг ойлгосноор бодож сэгнэснээр түүний үршимийг үнэн төрхөөрөн хүртэх боломжгүй байдаг. Хүлээн зөвшөөрөх, ойлгох төдийгөр номыг хязгаарлах нь идэж байгаа жимснийхээ амтыг зөвхөн уруулаараа амталж чаддаггүйтэй адил юм. Түүнийг амтлахын тулд хэл хэрэгтэй. Ойлгох, мэдэх гэдэг маань номын үршимийг хүртэж амар амгаланд хүрэх эхний шат юм а. Өөрөөр хэлбэл ойлгож мэдснийхээ үндсэн дээр л түүнийг бодит амьдралд хэрэгжүүлэх нь чухал бөгөөд бусдын хэлснээр ямар нэгэн ном уншснаар олсон ойлголтоор номыг хязгаарлаж болохгүй. Харамсалтай нь бид ойлгох, мэдэх, бодох, сэтгэх төдийгөр л бүхнийг хязгаарладаг билээ. Учир утгыг нь гүйцэд ухаараагүй номлол сургаалыг сонсох, заах, заалгах, бичих, бичүүлэх гэх мэттэл бид хамаг амьдралаа зориулдаг бөгөөд гайхалтай нь түүнийг амьдралынхаа гол зорилт амжилт хэмээн бахархдаг билээ. Өөрийнхөө философи номыг судлах, түүнийг ойлгосон ойлголтоо яруу сайхан үгээр тайлбарлах, батлахыг оролдох нь туйлын хачирхалтай. Ингэж амархнаар төөрөлдөж, төвгөржүүл барам тэрхүү төөрөглөл олдошгүй эрдэн мэтээр ойлгож, сайшаа магтах нь үнэхээр мунхрал билээ. Энэ бүхнийг орхин ариун номын замаар замсан хүн үнэн баяр баясгаланг эрхшээдэг билээ. Үнэн баяр баясгаланг өөрийн сэтгэлийн хэр буртыг арилган ариусгаж, энэрл хайраар дүүргэснээр л мэдэрч болно. Өөрөөр хэлбэл бусдыг хайрлах чин ариун хүслээр дүүрэн байх хэрэгтэй. Хэрэг бидний сэтгэл хорсол занал зэрэг муу сэтгэлээр дүүрч, хатуу муу үг хэлж, мууг үйлдвээс өөрсдийнхөө сэтгэлийг бохирдуулж эхэлдэг. Ингэж сэтгэлээ бохирдуулснаар өөрсдийн амар амгаланг дайсан мэтээр дарж устгадаг юм. Хэрэг бидний сэтгэл хайр инрэл зөв бодлоор дүүрч, сайхан зөөлөн үг хэлж, сайн үлийг үйлдвээс бидний сэтгэл ариусна гэхээс бохирдно гэж үгүй. Ингэж сэтгэлээ бохирдуулалгүй ариун байлгаж чадваас бид өөрсдийн амар амгаланг нар мэт мандуулах билээ. Муу бохирдсан сэтгэлээр өрөөл бусдыг ч мөн зовоож тэдэнд муугаар нөлөөлдөг. Гэхдээ тун ховорхон тохиолдолд бусад муугаар нөлөөлөхгүй байж болох боловч өөрөө өөрийгөө зовлонд унахсаар байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл муу сэтгэл биднийг ямагт зовлонтой холбон аргамжиж байдаг юм. Ариун сэтгэлийн ачаар өрөөл бусдыг мөн жаргаж, сайнаар нөлөөлж байдаг. Гэхдээ мөн зарим тохиолдолд бусдад сайнаар нөлөөлж, жаргаж чадахгүй байх боловч өөрөө өөрийгөө ямагт сайн сайхантай холбож, сайн үр дүнд хүрэхэд дамжиггүй байдаг юм. Сайхан сэтгэлтэй байх юм бол өөрөө л жаргана. Муу сэтгэлтэй байх аваас өөрөө л зовно. Энэ бол байгалийн хувирч өөрчлөгдөшгүй хууль билээ. Иймээс байгалийн хуулийн дагуу үнэнийг баримтлан сайныг сэтгэж, випашна бясалгалыг үйлдэн муу сэтгэлээ арилгах үйлд шамдах хэрэгтэй. Энэ бол бидний үнэн жаргал, баяр баясгалангийн зам билээ.